Сайн байцгаана уу? Өнөөдөр октодтой зориулан Budagumi төнгөн бодол хийж үзүүлэхээр Beauty Japan Cosmetics менежер Солонго модель охин Линда нар маань хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу? За сайн байна уу? За ерөнхийдөө октод маань хаврын улирал болж байгаатай холбогдуулаад арьс хүрсэн айгүй асуудалтай, хуурай шилэгтэй байгаад байгаа. Тэгэхээр би яг одоо өдөр тутмын бодолтны суур алгаад 60 секундын I'm ready гэдэг яг нүүр бодолтод бэлтгэдэг маскыг хэрэглэе гэж бодож байна. Тэгээд үүнээс төрүүлээд арьсаа маш сайн чигшүүлсэн, цэвэрлээд чигшүүлсэн байх хэрэгтэй байгаа будахынхаа өмнө. За тэгэхээр энэ маск нь болохоор ерөнхийдөө айгу хурдан хугацаанд нүрийг будалтанд бэлдэж өгнө гэсэн үг. Хүсгийн бол 60 секунд тавиал үр дүн гарна гэсэн үг. Жохон цагтаа завтаах юм бол илүү удаан ч тавьж чадна. За 60 секунд өнгөрчлөө. Тэгэхээр ерөнхийдөө нүрийн айгуу гоё чихтэй тойлохоор гэрэлцэн болж өгч байгааг харж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө заавал ийм төрлийн биш ч гэсэн нүрээ айгуу сайн чигшүүлэх хэрэгтэй л гэдээ ойлгочих хэрэгтэй. За энэ дараагаар би праймер хэрэглэх чинь. За арьсны доор, кремний доор заавал суур праймер бейс хэрэглэх шаардлагатай гэдэг юм болов уу? Октод одоо ер нь хараад тахад айгүй их өөд аралт ихтэй крем хэрэглэдэг болсон мөлий. Тэгэхээр ялангуяа өөд аралт ихтэй крем хэрэглэж байгаа тохиолдолд ерөнхийдөө нүүрэн дээрээ суур тавьж байгаа тохиолдолд бейс юм праймерыг хэрэглэх нь маш зөв гэсэн. Энэ нь ямар юутай вэ, үйлчилгээтэй вэ гэхээр арьсыг одоо гадны нөлөөнөөс хамгаалж өгч байгаа. Дээрээс нь кремний тогтоц болон одоо нөгөө гаднах гүлгэр юм байдлыг үүсгэж өгдөг байхгүй юу. Тэгэхээр айгүй гоё кремэнд бол айгүй гоё тийм тархагдах, түрхэгдэх тийм нөхцөлийг үүсгэдэг гэсэн. Дээрээс нь арьсыг маш сайн хамгаалдаг гэдгээрээ илүү онцлог байгаа шүү. За тэгэхээр кремийг болохоор өөд аралт ихтэй кремийг илүү сайн гэж охтууд бодоод байдаг. Тэгэхэд яг одоо өсвөр насны охтуудын хувьд гэвэл арьс нь өөрөө төрөлхийн гоё шин чанараа алдаагүй байдаг болохоор зүгээр арьсныхаа өнгийг сэргээптүүдийг өөд аралт багтай арьсандаа айгуу гоё тийм халахгүй крем бүтээгдэхүүн хэрэглүүл илүү зүгээр гэж хэлмээр байна. Ягаад гэвэл өөд аралт ихтэй кремнүүд арьсыг маш ихээр нөхчүүлж өгдөг. Тэгэхээр нөхцөлт ихтэй болоод ирнэ гэхээр арьс чинь хичнээн залуу гэсэн ч хамаагүй суларч унжих шалтгаан болж өгдөг гэсэн. Тийм болохоор охтуудад бол ер нь өөд аралт багтай, аль болох одоо гоё химийн алга багтай, тийм зөөлөн чанарын крем хэрэглүүл зүгээр гэж хэлмээр байна. За миний энэ хэрэглэж байгаа крем болохоор Rondetron гэдэг Японы water cocktail буюу мусан хагас мат хэлбэрийн крем ба. Энэ нь өөрөө 86% нь ургамлын эссэн загуулсан нөхцөл тагшаах үйлчилгээтэй. Тэгээд өг бол аюу тийм гоё үдгэн дарж өгнө гэсэн үг. Тэгэхээр нэг хүснэсэндээ их өөд аралтайх туснаад арьсанд чинь муу гэсэн үг байгаа тийм. Ер нь октод маань өөд аралт багтай л крем авчихдаг л үү. Тийм өөд аралт багтай. Тэгээд аюу гоё нүүрэндээ гоё тохирох хэрэгтэй. Тэр чинь бас өнгөн тий. Тэгэхээр ер нь өөд багтай байна гэдэг чинь гоё гэсэн үг ерөөсөө биш байхгүй юу. Өөрөөсөө л арьсныхаа өөрийн өнгийн л гоё сэргээж өгвөл арьс чинь дотроос гаднаас айгүй гоё тийм гэрэлцэн туяарсан тийм байгалийн натурал харагдаж өгнө гэсэн. Дээрээс нь дэлхийн нийтэд ер нь Budagumi бодол тренд болоод одоо бас их удаж байна. За энэ кремний хувьд гэвэл өөрөө өөд аралт багтай зөвхөн юу гэнэ гэсэн үг. Одоо арьсны тоник гоё жиг давлгаж өгнө гэсэн. Тэгээд энэ мусаг хэлбэрийн болохоор айгу хөнгөн ялангуяа халууны улирал 100 болон хаврын улирал хөлрөөд идэг штэ тий. Тийм юм ерөөсөө байхгүй. Айгу гоё нөгөө хөнгөн гэсэн үг байхгүй. За тэгээд дүүдээ эсгүүд дээрээ хэсэгчлээ өөд аргач байдаг болохоор тэрийг хэрэглээд явчихна. Зарим нэг одоо батганы сорвтой ч юм уу эсвэл сэрхтэй охтууд маань яаж тэрийг талтлах хэрэгтэй тийм үү? Тэгэхээр хэсэгчлсэн өөнүүд бол угаасаа хүн болгоны арьсан тодорхой хэмжээнд байгаа л да. Тэгэхээр энэ хэсгийг бодлол ер нь бүхэлдэн дарахаар өөд аралттай кремний оронд яг өөд аргач буюу хэсэгчилж өөд аргах зориулттай бүтээгдэхүүнүүдийг хэрэглүүл зүгээр. За энэ миний хэрэглэж байгаа бүтээгдэхүүн саяны кремний маань өөрийнх нь өөд аргаж байгаа. Тэгэхээр би энийг одоо яг цагаан өнгийн цохны доотлол буюу хөхөрчдөг штэ тий ядраад нойргүй байгаад хаад энэ хэсгийг ингээд дараад өгчээ. Энэ цайрыг нөгөө тэгээ хамны хоёр хажууд
За жоохон бор өнгөөр нь болохоор дийлэн линдагийн нэг баг зэрэг өөдөө асуудалтай эсвэл дөрөв. Үүнийхэн дараагаар ерөнхийдөө кремнууд ихэнх нь ингээ гялаж харагдаад байдаг шүү дээ тий. Тэрийг болохоор энэ крем маань өөрөө нэг тийм айхтар гялаахгүй. За энэ пудр нь болохоор ерөнхийдөө бас яг охтуудад зориулсан арсанд ямар ч хашлах нөлөөгүй, сөрөг нөлөөгүй. За тэгээд нар салхины хамгаалттай. Дээрээс нь зүгээр шууд өөрийн хэрэглэсэн ч болохоор яг жорн юун дээр найдлага дээр болохоор бүр шүн арилахгүй унтсан ч болно гэдэг тийм юутай байдаг хгүй. Тэгэхээр арсанд ямар ч тийм хашлах нөлөөгүй гэсэн. За тэгээ үүний дараагаар яг өдөр тутамдаа охтууд маань яг тийм гоё хөөрхөн харагдмаар шүү дээ. Тэгэхээр би одоо бас хөөрхөн жоохон юмнууд харуулъя гэж бодож байна. За гэрэл сүдрийг ерөнхийдөө айгүй хэрглэж байгаа харагддаг охтууд. Тэгтээ бас айгүй хэтрүүлээд байхаар арьсан царайнд нь одоо гоё биш бүр улам овртой харагдуулаад байдаг. За Беленда дээр болохоор одоо баг зэрэг гэрэл сүдэр хэрэглэхтэй. За сүдэр нь жоохон тийм мат хэлбэрийн байвал зүгээр байдаг шүү. Зарим охтууд маань гэрэл сүдэртэй явахгүй цагаан л харагдчихвэл болоо гэж боддог тийм. Тийм, ер нь бол гэрэл сүдрийг мэдээж тохируулж тавиул айгуу гоё. Хэрвээ тохируулж чадахгүй бол бараг огт тавиад хэрэггүй байхгүй юу. Тэгэхээр дан цагаан харагдах нь бол хитрхи өхмөл харагдуулах гэдэг. Өдөр тутамдаа айгуу юм гоё зөөлгөн сүдэр тавьчихвал зүгээр. За тэгээ сүдэрнээс гадна бас би одоо бүр өөрөө сайхныг хүртэл яг энэ плаш буюу хацар өнгөлөгч ерөөсөө хэрэгжилж байгаагүй байхгүй юу. Тэгээ би одоо ингэж бараг сүүлийн хэдэн сар бараг жил плаш айгүй хэрэгжилж байгаа. Энэ охтуудад ерөөсөө айгүй хөөрхөн харагдуулдаг. Бараг сүдрийн оронд плаш хэрэглүүл гой санагдаад байдаг. Амар хөөрхөн нэг тийм юу харагдуулдаг. Игдүүтэйгээс гадна арсыг чинь айгүй гоё гэрэлтэй харагдуулдаг байхгүй юу. За энэнийхэн дараагаар хайлайтер буюу юм гялалзуулагчийг хэрэглүүлээс айгүй гоё харагддаг. Гэтэ ерөөсөө айгүй амархан байхгүй юм чинь хэцүү биш. Зүгээр ингээд автгаа багсаар эсвэл хуруугаараа ч исэн бол яг энэ хацарны ясаагаад яг энэ ясан дээрээ жоохон ингээд тавьдаг. Хамарны үзүүр дээр хайлайттай хамар туртаа болсон. Амар хөөрхөн харагддаг юм лээ. Хамарны хэсгийг бас өндөрлөх туртаа хогтод харагдаад байдаг. Гэхдээ ингээд бүр зураас тавьчихдаг штэ тий. Энэ амар муухай. Тэрний оронд яг бронзерноос жоохон авч агаад яг энэ хөнхөр энэ нүдний яснаасаа дагуулад арагш нь уусгаж агаад агш нь жоохон гिचэл зүгээр. За хүмсний хувьд гэвэл охтод хүмсгүй айгүй тод бодох гэдэг болсон байлээ. Би болохоор тэрний айгүй эсрэг байдаг. За тэгээд ялангуяа өөртөө гоё хэлбэртэй хүмсгтэй охтуудад Линдагийн маань хүмсэг болохоор айгүй говтгон байгаад. Тэгэхээр өөрийнх нь хэлбэрийг тодруулж өгвөл илүү зүгээр. За тэгэхээр би энийг авах хэрэглэхгүй ч гэж олно. Би болохоор өнөөдөр яг энэ нөгөө нэг тэнцвэржүүлж байрч өгдөг гээлийг Линдагийн хүмсгэнд хэрэглэж байна. Юу гэдэг байгаа гэхээр хэрвээ чиний хүмсгч айгүй гоё мөтгөн бол заавалчгүй бодохгүйгээр үсийн нэндээ гол сэргээ босгоод өгнө гэсэн үг. Тэгэхээр айгүй гоё тийм мөтгөн хүмсгтэй харагдахаас гадна будсан юм шиг харагдана гэсэн үг гоё. Жигд. За хэрвээ шаардлагатай гэж үзэх юм бол за би одоо үзүүлэх нэг юм яасан юм чи тийм ээ. Харандаагаараа яг сүүлийнхэн жоохон татуулж өгч болно. Линда хүмсэг бол угаасаа бодолтгүй гоё юм дөө. Яг ерөөсөө өөрийнх нь хэлбэрийг дагуулж зурвал зүгээр санагдаад байдаг. Яг нэг хүний яг өөрийнх нь хүмсгийн хэлбэр яг нөгөө нэг төгс байдаг байхгүй царайнд нь ерөнхийдөө. Тэгэхээр учир зүггүй нэг тийм өөртөө таалагдахгүй байна гэдэг
шал өөр хэлбэртэй болох гэдэг юм жоохон дэми санагдаад байдаг. За үүний дараагаар би айгүй бүтгэн тэн тавьчих гэж бодоод байна. Тэгэхээр өдөр тутмын бодолтод ямар өнгийн тэн илүү зүгээр харагддаг вэ? Миний бодлоор охтуудад бол жоохон гялалцдаг, бага зэргийн саатай. Тэгээд цайвар төрлийн өнгөнүүд илүү хөрхэн санагддаг. Гэхдээ бас ягаалтар өнгө гоё харагдаж магадгүй. Тэгээд яг нөгөө энэ нүдний цохны ясны дагуу айгу бараа өнгө тавьсан харагдаад байдаг. Гэхдээ би тэгхгүйгээр яг энэ ижил өнгийн мат тэнээр ерөнхийдөө ясан тохирол. За тэгээд яг нөгөө хайлайт гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Гялалцдаг өнгийн яг юм цайвар тэнээрээ нүднийхээ урд хэсэг, урдлын булан хэсэг тавьж өгнөд амар гоё. За тэгээд доотлынхаа нүднийхээ доод хэсгийг би болохоор энэ цайвар ягаалтар бор өнгөөр ягаан хөрөн өнгөөр доотлынхаа хэсгийг жоохон бодлоо. Ер нь бол яг булангууд нь жоохон тод байвал илүү зүгээр байдаг. Нүдний ялангуяа дээдлийн болон доотлын булан. Тэгэхээр нүд дагаад аягүй сайн тодорч өгдөг гэсэн. Тэ шаардтай. Тэгээ яг суур тавьсан нөгөө ихний өнгөс шүү дээ. Яг ерөнхийдөө ямар ч тэнээр бүтсэн байсан хамгийн суурилсан өнгөө яг дээрээ төрсөн бол доор хэсэгт авах гэж өгвөл амар харагддаг. Илүү тод харагддаг. Гэтэ хитрхи баруун өнгөө байж болохгүй харах хэрэгтэй. Тэгээ хамгийн чухал юм нуусгалтайгаа ерөөсөө яг энэ өнгөнүүдийн зааг гарахгүй зүгээр ингээд гол нь хооронд нь сайхан ингээд уусгаад өгвөл яг гол будааг юм шиг ямар өнгөд болсон гэж бараг сэтгэдэг юм мэддэг гэсэн үг байна. За тэгээд энэ дээр хэрвээ хүсэх юм бол өөрөө контур зурж олно. Контрыг ч гэсэн ерөнхийдөө яг сармуусныхаа лайныг дагуулад зураад байна гэсэн. За контур одоо тавихтаа яг нүднийхээ сармуусны зураасыг дагаад маш нарийнхан явуулдаг гэсэн. Энэ контур нь өөрөө боор өнгө болохоор хотуудад илүү зүгээр будааг өмшдөг. Тэ шаарддаг юм. Яг үзүүрийн сүүлд авах гэдэг бол нүдний жагараа. Яг энэ сүүлийн булан гав дэшегээ жоохон татаад контрыг аль болох хитрхи зузаан биш юусоо яг нүднийхээ төгсгөл хүртэлтэй дард нь баг зэрэг сүүл тавьж өгнө. Тэхгүй ч гэсэн болно. За сармуусыг харин би бодохыг айгүй дэмжиж байгаа. Гэтэ хамгийн гол нь сармуус бодохдоо бөөгнөрөхгүй хитрхи утган биш яг гоё сармуусаа өөрийн дэрвэлгэж өгсөн бүтээгдэхүүн хэрэглүүл илүү зүгээр. Сармуусыг энэ маань өөрөө олон төрлийн ургамлын сэнцтэй болохоор сармуусыг ерөөсөө гэмтээггүйгээр харин ч ургалтын дэмжээр тэгээд улам гоё байгалийн харагдуулна гэсэн. Саяны хэрэгэлсэн контур манаас яг энэ сармуусны будагны маань ижил байгаа. Яг нэг төрлийн бүтээгдэхүүн, нэг үйлдвэрийн. За тэгээд дээрээс нь бас ярьсан ямар ч хор нөлөөгүй гэдэг одоо нэг судалгаа шинжилгээний үндсэндээ батлагдсан чанартай бүтээгдэхүүнүүдийг хотод хэрэглүүл илүү зүгээр гэж хэлмээр байна. Минут нь ер нь бол болчлоо. Одоо уруулан дээр болохоор жижигхэн уруултай охтууд идэх нэмхэн. Тийм уруултай охтууд бол би хүрээлэгчийг айгүй гоё зөв хэрэглэхийг санал болгож байна. Хэрвээ Линда шиг юм өөрөө гоё том уруултай бол хүрээлэгч хэрэглэхгүйгээр
миний бодлоор яг будаг гэхээсээ илүү юм тинтнүүд айгүй зүгээр санагдаад байдیں۔ Яг байгалийн өнгөчтэй оруулна. Ингээл оруулна айгүй хүрхэн тодорчдаад. За эсвэл дулаахан болж байгаа болохоор клоус буюу өнгөлөгчнүүдийг санал болгомоор байна. Энэ болохоор арсыг айгүй гоё гэрэлтэй харагдуулахаас гадна царин маш гоё харагдуулдаг. За ингээл ерөнхийдөө миний бодлоор болно гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө арсандаа хамгийн чухал юм нь чанартай өөрийнхөө арсанд хаалт болохгүйгээр чанартай баталгаатай бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. Дээрээс нь ерөөсөө хэтэрхий их будлаа гэдэг хэтэрхий илүү гоё юм гэсэн үг биш гэдгийг ерөөсөө охтод анхаараарай гэж хэлмээр байна. За хүрэлцээсэн та хоёртай ингэж баярлалаа. За баярлалаа. Баяртай.